Сайн мэцхан үзэгчдээ бид нар өнөөдөр нэвтрүүлэгтээ зочноор Монголын мэдээ сувгийн биелэгдэх тусгай сурвалжлагч Батбаяр төр хугацаагаар их орондоо ирээд байгаа. Тэгээ бид нар өнөөдөр түүний нэвтрүүлэгтээ зочноор урьж оролцуулж байна. Сайн байна уу? Та сайн явж ирв үү? Сайн байна. Сайн явж ирлээ. Сайн сууж яваа. Уран Сайн бүтээл өндөр үү? За, уран бүтээл өндөр байна. Бэлгэс наашаа ирэх чи олон цаг нисэх үү? За, зүүнээс Аэрофлотын нисгээр сая ирсэн. Би Францаас нисэж ирсэн. Францаас ихлээр Орос хүртэл 3 цаг, наашаа 6 цаг. Нийтээр 9 цагийн нислэг хийсэн юм уу? Дундаа 2 цагийн юутай зогсолттой байсан тий. Та ч одоо хэдэн онд Монголоосоо явсан юм бэ? Өнгөрсөн 100-д явсан. Өнгөрсөн 100 гэдэг 1999 он болохоор мэдээж тий. Өнгөрсөн 100 тий, өнгөрсөн 100-д яваад 20 жил байхгүй 99 он гэдэг чинь 9 19. Тийм байна. Бараг 20 жил болж байгаа юм байна. 20 жил болж байгаа. Улсаараа зах зээлийн эдийн засаг шилжээд нэлээд их бүжигжсэн тэр үед л Монголоос гараа явцсан. Тэгсэн. Монголоос гараад явсан. Би ч ингэсэн. Тэгээд Монгол телевизэд тий миний бага нас одоо яг одоо бүр энэ шалан дээр энэ ангимд тий энэ барилга дотор өнгөрсөн 3 наснаас эхлээл одоо энэ артлын студид манай Цяан дэгчдэр одоо нэвтрүүлэгч дөрж яах энэ тэр одоо би бүгдийг ингээл нэвтрүүлэг явж хажуунаас ингээл хараад ингээл байждаг байсан. Тэгээ одоо өнөөдөр ингээд энд ирсэн маш сайхан байна. 84 5 6 он би бас Монгол телевизэд ажиллаж байгаад тий тэгээд Белорус улсын театр урлагийн дээд сургуульд 86 онд сургуульд явсан. Тэгээд энэ театр урлагийн дээд сургуульд төгссөн. Одоо манай ангийн хүүхэд гэх юм бол энэ сахал найдан дэрж байна штэ. Тэ? Найрлагч манай ангийн хүүхэд байна. За мөн одоо бидний хамт нийлдэг сайхан найзууд энэ томж байгаа байна. Одоо найдын ган хоёг гэдэг энэ соёл урлагийн сургуулийн декан ган хоёг байна штэ, тэ? За ингээд бид нар яг нэг үеийн тийм оюутнууд байсан. Тэр үед Монголд ажиллах хэцүү байсан уу? Нэг хайхтар хэцүү ч жоо. Тэгтэл тэр үеийн хүмүүс чинь бүгдээр амьдрал хайгаал гараад явсан шүү дээ, тэ. Би чинь энд төгсөж ирчихэд юунд байсан? Цэргийн театрт найрлагчаар ажиллаж байсан. Цэргийн театр чинь Батлан болох юм төсөв өгөхгүйгээд татан буугдаад. Тэгээд орчин үе театр гэж байж байгаад тэндээс гарч би торт нарийн бов хийгээд тэгж байж байгаа л ерөөсөө за одоо иргэ гадагшаа яваад 2 жил болоод манай баг хүүд ихэд 6 настай байсан 8 настай болоход босож ирнэ гээд хэлээ сураад нэг жоо ажил хийж мөнгөтэй болохгүй тэгэл гарсан. Тэгээ гараад очисон ч яах вэ тэгээ тэнтэй ерөн шингэхгүй юу тий. Анх Бэлгэд очиад за тэгээ ямар ажил хийж эхлэв? Олон ажил хийсэн. Би ч одоо нөгөө нүүдлийн парк дээр аимшигын байшинд босоо ороод амьд чөтгөр хийж явлаа. Яадаг вэхээр зэрэг яг 2-3 давхар байшин байхгүй. Юутай 3 вагон дээр 4 хүмүүс суудсан. Ингээл дээгүүр энэ төр явж ингэсээр байгаа л яг миний хажуу дээр л зогсдог байхгүй. Тэгээ би хоригдл хувцастай авсан дотор явчаал угс гэж босч ирдэг байхгүй. Тэгэл лянгууд хүмүүс гэлдэг штэ. Буцаал хэвтэнгүүд нөгөө авч чинь доошлонгуудаа наваг хойш нэгээд унахчихдээ. Тэгвэл араас ингэж гүйж орж ирэл хүмүүс ингэж айлгадаг байхгүй. Эхлээд би тэрний чинь шижиглээл пэ. Ийм муу ёрын ажил хийж явах гэж арайчтай пэ гэл маань мэгзэн мөн шадлаа байсан. Тэгсэн сүүлдээ нөгөө авсан дотор сайхан хүн байхгүй бол унтдаг болцоо. Тийм ажил хийж байгаа. Нүүдлийн парк дээр нэг олон жил бас ажилласан. Тэнд монголчууд тэгээ одоо эрэгтэй хүмүүс тэнд л их ажиллаж байсан. Тэнд би за бас одоо жихмэл тоглоомнууд зардаг тийм мухлагт ажиллаж байлаа. Шарсан төмс зардаг газар ажиллаж байлаа. Жорлонд бол энэ баг одоо арай л ажиллаагүй тий. Тэгээ бусдаар бол тэгэл тэр галзуу уулганыг барьж буулгаж байлаа. Тэнд пледийн яадаг хурааж авдаг хүн хийж байлаа тий. Ингээл ерөөс бүхэл юм. Бас нэг юу яасан нь анх очичоод тэр нэг газар одоо амьдрахын тулд тэр чинь мэдээж нэг лагераар дамжин штэ тий. Тэгсэн чинь эхлээд тэр жорлон муран цэвэрлэхгүй их дургу байхгүй. Тэгсэн жорлон цэвэрлэх болохоор хурдан бөгөөд үнэлгээ нарай өндөр. Сүүлдээ нэг жорлон гэж булаацалт цэвэрлдэг. Тэг юм л үзсэн тий. Бараг таа чин монголчуудын Европ руу за ялангуяа Бэлэг рүү гарч ирсэн хүмүүсийн төрөө чинь баха.
За эхний хүн бол 1994 онд байна очсон байдیں۔ Намайг нэг очиход би нэг 30 хүн дотор л багтаад байгаа. Ер нь цөөхөн байсан. Нэгэнтэйгээ тааралдахгүй. Тий, маш цөөхөн байлаа. Тэгэхээр хэл ус мэдгүй хэцүү юу? Хэцүү байлгүй яах вэ? Тэр нэг газар бас би гарахгүй юу одоо халуунд. Тэгээд тэгсэн чи нэг хүнтэй би яриад байгаа. Тий, нэг хэдэн тухайн үед чинь нэг I'm Maisy, I'm Bob тэр гэдэг хөөгөлтийг нэг ордог байхгүй юу? Тэрний хэдэн үгтэй? I'm hungry. Тэг I'm hungry гэх тэгсэн чинь тэр нэг богооны чалагчтал би яриад байгаа байхгүй юу? Миний өгт одоо хядарсан байгаа, годмод унтсан барьсан гэж хөрөвдүүлэх гээд байгаа юм гинэ. Тэгэл хэцүү байсан. Тэгсэн мөртөө ажил хайгаал те. Очингуутаал work тэргээл одоо. Тэгэл баг багаар л те хилээ сурч эхлэе. Тэгээд ажилласан. Өнөөдөр одоо Бельгид манай Монголоос хичнээн хүн амьдарч байна. Ер нь ийм тооцоо байдیں۔ Бенилюксийн орн буюу Бельги, Нидерланд, Люксембургийн 3 улс шүү дээ те. Энэ 3 чинь нэг элчин сайдын хамаарагдана. Тэгээд энэ газар чинь нийтдээ юуныхаа албан ёсны тоогоо баримтаараа бол 1123 билүү 1023 тийм байдаг. Юугаараа хараар амьдарч байгаа хүмүүстэйгээ ингээд наашаа орж гараад ингээд явж байгаа хүмүүстэйгээ ингээд нийлээд яах юм бол Бельгид нэг 2000 орчим хүн бол амьдэрдэг. Ихэнх нь ажил хийх үү эсвэл сургууль соёлоор юу яа ажил хийж байгаа хүмүүс одоо байна. Сүүлийн үед маш их бичиг баримт авч байгаа байхгүй юу? Одоо шин суух бичгээ те. Тэгээ оюутнууд ч байна. Гэхдээ оюутнууд зүгээр юу хийж байгаа хүмүүсээс арай бага. Одоо тэнд чинь бүхэл бүтэн нэг үе өсөн боожод байна шүү дээ. Тэ тэнд 6-тай 5-тай энэ очиж байсан хүүхдүүд те. Одоо өнөөдөр 20 гарцсан 30 хүрж байна. Тэнд төржсэн хүүхдүүд 18-аас 20 хүрчлээ те. Таны 20 жилийн өмнө Бельгид очиж байсан үе? За өнөөдрийн Монголоос очиж байгаа залуучууд хоёрт ялгаа их байх юм уу? Анзаарэгдэж байна. Байлгүй яах вэ? Одоо өнөөдөр эндээс очиж байгаа залуучууд адаглаад англи хэлтэй очиж шин. Тэ? Бид нар чинь очиад бас хүний арга болохгүй хэлийг мэдэхгүй ингээл янз бүрийн байдалд ороод байж исэн бол одоо өнөөдөр залуучууд бидний гарыг харах юмгүй те. Англиар яриад явчихж байна. Адаглаад хамгийн наадлын жишээ нэ. Тэгэл үдсэн харсан юм шал өөр байна. Ингээл улсуудыг харьцуулаад хараад ахаар Бельгид ажиллаж байгаа монголчуудын холбоо их сайн ажиллаад идэх юм шиг санагддаг шүү дээ. Тэр зохион байгуулаад байгаа үйл ажиллагаа эсвэл та өөрөө их идэвхтэй нааш нь мэдээ явуулаад байна уу? Би бас мэдээ явуулж байна. Тэрнээс гадна юу? Тэнд одоо миний үеийнхэн те маш идэвхтэй байхгүй юу? Хоорондоо ингээл баг нь булаацлах нь болгүй юм аа хийж штэ те. Тэг өнөөдөр ингээд нэг одоо нэг хэсэг манайд 2 наадам хийдэг байлаа штэ. Нэг нь Монголын үндэсний наадамч 2 болдог байлаа штэ. Тэгэхээр тэр чинь ямар жишээ харуулдаг байгаа гэхээр зэрэг тэнд бас хийх сонирхолтой хүмүүс байна. Бид нар бас хийж байна. Тэр хүмүүс хоорондоо бас тухайн үед сайн нэгдэж чадаагүй байна. Одоо бол нэг наадам хийж байна те. Тэгэхээр зэрэг би бодоод байгаа Бельгид байгаа хүмүүс ер нь илүү бас нийгмийн идэвхтэй илүү байдаг болоо гэж би боддгийн. Шведийнхэн бас их сайн. Жишээлбэл одоо би яг өөрөө биеэд дагаад юу хийгээд байна вэ гэхээр би жилдээ нэг удаа нэг хүнд эрэхтэй те нэг оюунлаг юм хий гэж бодоод байгаа байхгүй. Нодлон жил ихэд би зохиолч Тангадын галсан гуй модернист яруу найрагч галсан сөх хоёрыг аваачаад тэгээ яруу найргийн цэнгүүн Бельгийн Антверпенд хийгээд Францд хийгээд Германд хийгээд тэгээ тэр хоёр маань гэрлүүгээ явсан. Энэ жил хүүхдийн хөгжмийн зохиолч Батболд байна шүү дээ. Багангийн багшаа баярлалаа дугаараа алдартай. Батболд маань бас Бельги, Франц, Шведэд, Германд AHB гэдэг хүүхдийн дууны цэнгүүнээ бас хийлээ. Тэгээ цаашдаа бол манай жишээлгээд 20 онд лөө бүр Европынхны бүгдийг хамарсан юм хүүхдийн дууны том цэнгүүн хий гэж тэгж байгаа юм. За одоо эх жил одоо хэнийгч байдیں тийм ээ. Жанцнаар угаагч байдаг ч юм уу. Нэг бол магадгүй одоо заавалчгүй дуулдаг яадаг гэхгүйгээр тийм ээ жүжигч юм манай 10 данхч байдаг ч юм уу. Мөн үү те хэнийг нэг аваачаад бас л нэг тийм гэлэг хүмүүс ухаан хайрлсан, ухаан нэмсэн тиймэрхүү юм хийх гэж. Жилдээ л нэг тийм хийж бодоод байна. Та нар зардлыг хариуцдаг уу? Үгүй ингэдэ. Яг ер нь бол өөрсдөө замын зардлаа даагаад ирнэ. Монголоос ирж очихоо. Тэгээ Европт байх бүх юм бид нар даан шүү дээ. Тэ?
Одоо манай жишээлхэд одоо байрлж хоноод унжвал тэгэл ийш тийш явах манай бензиний хөнгөөр бүх юм бол харин бид нар өөрсдөө дааддаг. Батбаяр хаа одоо та бэлгэж юу хийж байна? Одоо би саяхан нэг юу яасан. Манай гэрүүл нэг ойдлын тий нэг дэмжижхэн засварын газар нэс тийм юм хийж байна. Тэнгис би чинь бас шууданд ажиллаж байсан, жолооч хийж байсан. Нэг эскалаатанд бараа мараа ялгаал захиалгаар авчирж игэл яадаг штэ тий тийм юм хийж байсан. Тий хүргэлтийн ажил гээл янз бүрийн ажил хийжсэн. Одоо бол яг ерөнхийдөө нэг тийм хувийн юм эхлээд тэгээд мэдээж өөрийн нөгөө сурсан сонирхсан юм гэдэг чинь тий одоо энэ телевизийн хаяаны хойноос хаа байсан Франц тэгэл Австри, Герман юу л биш тэгэл явна штэ. Мэдээ өгөхгүй л тий. Манай монголчуудаас бэлэгт за их амжилттай цаахан ажиллаад баг өөрийнхөө аж ахуй нэгжийг байгуулад явж байгаа хүмүүс хэр олон байх юм бэ? Байна. За жишээ нь одоо олон жил хувийн юу хийж байгаа манай тэнд мөнх хойс болонгийн залуу байна. Одоо биоделгүүртэй. За тэр хүн байна. Бас мөн инкнэргүүгээд эмхтэй бас ойдлын газар ажиллаулж байна. Бас сүүлийн үед Монгол гэрийг тэнд сурталчлаад бас зарж борлуулаад тийм ээ. Тийм ажил хийж байна. Бас хин нараагээд бүсгүй бас ойдлын ажил хийж байна. Ер нь овоо хэдэн хүн тийм хуваарь юм хийгээд байгаа юм. Тэгвэл төрийн байгууллагад нь ажиллаж байгаа хүмүүс байх юм уу? Байна. Хин одоо оюун төлхүүр гэдэг эмхтэй байна. Ээж нь ардын юуны цэргийн ансамбл дуучин байсан Баян Мөнх бахан. Болдын оюун төлхүүр тэр эмхтэй одоо Бельгийн 3 төрлийн одоо сайдын кабинетэд тий ажиллаж байгаа. Одоо хүртэл ажиллаж байгаа. Одоо энэ жил бүр 10 сарын 14-нд Бельгийн юу болно шүү дээ. Сонгуул болно. Тэ төрийн сонгуул одоо анхан шатны сонгуул эхлэх болно. Тэр сонгуул бүр урилгаар тий та энэ сонгуульд оролцооч өрсөлдөөч гэдэг. Тийм сонгуульд орж байгаа тийм Монгол эмэгтэй байна шүү тий. Манай монголчууд тэгэл хэлийн гадна олон жил амьдарчаал хоорондоо нэг уулзаж учрахаараа юу ярих вэ? Нийтлэг сэдв юу вэ? Нийтлэг сэдв одоо ингээд эн чинь ингээл жилээс жилд өөрчлөлтүүд байд юм байна тий. Намайг оюутан байхад бол тий маш их өнцөрхөг үзэлтэй байсан байхгүй юу тий. Одооны ярьж байгаа сэдв болохоор зэрэг өөр байна тий. Яавал бид нар өнөөдөр Монгол руу тий зүгээр нэг утал гурил будаа биш тий. Яавал бид нар оюуны хөрөнгө оруулалт хийх үү тийм ээ. Хүүхдээ жишээлбэл ямар одоо банкны салбараар юм уу юугаар сургах уу? Одоо жишээлбэл эхнээсээ тэнд банкар төгссөн, эдийн засгаар төгссөн хүүхдүүд эцэг их нь Монголд очиж амьдар ажиллагээд явуулсан тийм улсууд байна шүү дээ. Тэ? Их жишээ нь Монгол руугаа л одоо нэг аль болохоор л оюуны тийм хөрөнгө оруулалт хий гэсэн л тийм зорилготой хүмүүс их байна. Нутгаас сонсон сэтгэл хэр их байх вэ? Байлгүй яг хөө тэр ч одоо байнгын л юу яана. Жишээлхэд ингэж байгаа байхгүй юу? Тэр нөгөө тангадын асуугааг ирэхэд надад тэгж байгаа байхгүй юу? Батбаяраа юу захих вэ гэж байгаа. Тэгэхээр би юу захисан гэхээр морины хөх адууны хөх хомол захиж байгаа. За тэгээд тэрийг чи авчираад нөгөө арцны оронд тэр хаяа болно. Одоо манай тэргүүрч ингээ шагаан тойрмоор болно шүү дээ. Тэрэн дээр чи ингээл нөгөө хомолоо онготгаал ингээл явахаар чи хүмүүсээ баярлж байгаа жигтэйхэн те. Тэгэл за Монголоос ирсэн хөх хомол шүү гэж хүнд өхөр өө тэр нэг л хойч нэг хүүхд 24 чихэр аваад баярлдаг байсан шиг ингээл маш их баярлах жишээ нэ те. За тэгээ заримдаа ингээ нутгаас анхаараа суйлна шүү дээ. Би нэг евро Парис руу хүн амт авч явах гээд өглөө гэрээс 5 цагт гардаг байхгүй юу. Би ч уг шил зүйдэн шүү дээ. Одоо л контакт лиз зүүчихэд байгаа. За контакт лиз зүүц явж ийл. Сарэдуудэр оюухан замтай наран орон бонцгонд бол явлаа. Ингээл явсан агшаал. Замын ингээл юун дээр гэрлэн дөхөн дээр зогссон байж байгаа байхгүй. Гэхдээ өөрөө ирэхгүй ингээл агшаал те. Нулимс хараад ирдэг байхгүй. Тэгсэн чинь нулимстай хамт энтлийн нөгөө юу н контактлын чинь унтсан. Нэг талаараа ингээд байсан. Би чинь нэг тал илүү нөгөө муу байгаа шүү дээ. Тэр муудлын мөр ингээд унтчихсан. Тэгээд ингээд ард талд бас маш яриа зогссон сигналтай байдаг тий. Тэгээд яаж жоохон хөдлөөд нөгөөдгийг авч ягаад шилдээ зүгч шийдтэй тий. Тэгэхээр тэр чинь зүгээр нэг тийм дуу явах худал хүн
тэгж огшиж яадаг байхгүй юу. Ялангуяа ажил төрөл дээр нэг хүн амьтантай нэг бас хаяа нэг үзэл зөрчлийн маргаан энэ юм байна да. Тэр үед энэ хүн илүү нутгаа самдын байна лээ. Илүү тэр үнрээ самдаг те. Одоо Монголд очиод нэг те. Тэр Монгол гэрээг нэг сайхан харах юмсан. Тэр Монголын тэр сайхан агаарыг нэг амьсгалах юмсан. Хурдхан шиг харих юмсан ч гэдэг ч юм уу те. Монгол хүний эсрэг шал өөр юм л да. Тэгэхээр бид тэр аргалын өнөрийг тэгж гоё санагдаж хахад европчууд тийм байхгүй үсттэй. Айгуул карантиных нь усных нь амтан сайхан байдаг ч юм уу тэр хүмүүст те. Та ямар ажиллаар ирв? За юу яалаа. Нэгдүгээр манай авч чинь одоо Монгол телевизийн ууган зураглаачдын нэг 1967 онд те анх энэ телевиз байгуулагдаж байхад миний аав зураглаачаар ажилд орж ажиллаж исэн. Чойжлын баяраа гэж юм байгаа. Манай авд одоо энэ удахгүй нөгөө нодлон урлагийн 50 жилээр урлагийн гавь сэтгэлтэн болсон. Тэрнийхээ цайлгыг хийх гэж байгаа. Гол нь тэрэнд ирлээ. Тэрнээс гадна бас бус одоо хөөцөлдөх ажлууд зөндөө байна. Энэ телевиз дээрээсээ ирээд надад сурах юм бас их байна тийм ээ. Тэнд бас очоор хол болохоор ч заримдаа нэг тийм юунууд байна шүү. Техникийн хувьд энэ төр миний хэрэгжилж байгаа юм, энд хэрэгжилж байгаа юм чи өөр байгаад байдаг. Технологийн зөрүүтэй байдаг. Тэрийг айрлагмаар байна тийм ээ. Тэгээ одоо дүүшиг одоо юм мундаг улсуудтай уулзаж юмсах хэрэгтэй байна. Юу 20 жилийн өмнөх Монголыг өнөөдөртэй харьцуулахад маш товчхон хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ? Ер нь хөгжсөн байна. Бас гоё цэвэрхэн болсон байна. Цэвэрхэн болсон байна. Ганцхан хүний нөгөө амьдрах тэр нэг аюулгүй орчин багасчих. Тэглээд энэ хорооллын энэгээр ингээд аюулчгийн төвд аюулын гарцнууд байсан шүү дээ. Төрөгний машин, галын машин ордог байсан. Тэр байхгүй болцсон. Годомжинд төрөгний машин бүгдөөнд орчоо зогсож байгаа жишээтэй тий. Ийм аюулгүй байдал бас багтсан байна. Аюул нь харьцангуй цэвэрхэн болсон байна. Гадна олон жил яваад ирсэн хүнд бол бас юм болгон содоо харагдаж байгаа бах та. Баярлалаа танд. За баярлалаа. Бид нар өнөөдөр нэвтрүүлэгтээ зочноор Бэлэгдэх Монголын мэдээ сувгийн тусгай сурвалжлагч Батбаяртай ярилцлаа. Өмнө явлаа ирлээ нэвтрүүлэгт оролцож байсан нэг хүн бол хэлжсэн л да. Японы хөгжлийн нууц нь ерөөсөө л хүндээ зориулагддаг юм а гэж. Бидний өнгөрсөн 1990 оноос хойш байгуулаад байгаа нийгэм бүтээн байгуулалт хөгжил энэ бүхэн хамгийн гол нь хүндэл зориулагдсан байх хэвээр. Тэгээд Батбаяртай ярилцаж байхад хүний аюулгүй байдал, аюулгүй амьдрах тэр асуудал бас миний 20 жилийн өмнөх Монголд амьдарч исэн үеэс харьцангуй дор суларчжээ гэдэг үгийг бид нар бас анзаарч авах нь зүйтэй юм болов гэдэг үгээр явлаа ирлээ нэвтрүүлгээ өндөрлж байна. Та Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын мэдээ сувгаар явлаа ирлээ нэвтрүүлгийг хүлээн авч үзлээ.